Өнөөдрөөс эхэлж гоё түүхүүд сууг маань та бүхнийхээ стресс бохимдлыг тайлахын тулд гоё инээд гэдэг цувралуудыг оруулахаар болж байна. Энэ цувралаараа юу хийх вэ гэхээр дэлхийн шилдэг онгоонууд болон хөгжилтэй явдлуудыг оруулна. А энэ оруулж байгаа бүх юм маань урд нь монголчуудын сонсож үзээгүй өнгөрөөгүй тийм одоо инээдтэй онц сонирхолтой сэдвүүдээ хоолно. Тэгэхээр та бүхэн ажил төрлөө амжуулангаа төгжил зогсонгоо гоё түүхүүд суугийнхаа гоё инээд гэдэг зурлуудаас бас сонсоод байж бас алжаал чинь тайлагдана гэж бас хэлье. Мөн одоо зарим хүмүүс мэдэхгүй байгаа учраас та бүхэн төрүүлээ сонсчих юм бол одоо цээжилж авч байгаа дараа нь найз нөхөд гэх юм уу ар гэрийнхэн дундаа сууж агаад гоё энэ онгоонуудыг ярьчих юм бол бас уур амьсгалыг илүү гоё зөөлрүүлэх ажиглалтай мөчүүдийг бий болгох байгаа шүү. За ингээд юу яа онгоо руугаа ороод явчих шууд. Невадагийн элсэн цөлд нэгэн жуулчин эмэгтэй машин онд явж байгаад бензин дуусаад таг зогссон. За тэгтэл нэг морь унсан янда хажуугаар нь явж таараад яагаад явахгүй байгааг нь асуухад бензин дууссан намайг одоо ийм шатхуун түгэн станцын газар руу хүргээд өгөөч гэж уудаг. За тэгээ эндээ за тийм бол ард суучих. Тэгээ би чам хүргээд өгье суулгаад явдаг. Тэгээ ингээд явж явах үед нөгөө бүсгүйтэй нэг юм ярихгүй. Гэхдээ үргэлжил юу хүү гэж орлоод яваад байдаг. За тэгээд эндээ хэлээр одоо нэг юм хэлээд яваад байгаа болохоор нөгөө хүүхэн ч нэг анзаараагүй. Тэгээд шатхуун түгэн станц дээр хурж ирсэн. Хурж ирээд буусны дараа нөгөө эндээ чин эргэж хараад өөрийнхөө гар хүлээгээ уулзуулаад ингээ баярлаад инээгээд баяртай гэдэг дахиад алга болсон. За тийм түүнийг харсан түгээгч энэ яасан ажиргалтай эндээ бай. Та хоёрын дунд ямар нэг юм болсон юм уу? Яагаад энэ ингээд инээж хөөрөд яваадаг үг асуухад мэдхгүй би одоо араас нь суугаад тэгээд бэлгүүзний хажуу гараа болоод урд имэйлнээс нь л чанга тусаар гол хурж ирсэн. Би тэрийн хооронд ямар нэг юм болоогүй штэ гэсэн чинь нөгөө түгээгч тэнийхэн мэндэ энданчууд чинь дандаа имэйлгүүмээр ундаа штэ чи мэддгүй юм уу гэж хэлсэн байдаг. Нэгэн залуу олон жил үргэсэн найз хүүхэнтэйгээ хурим найр хийгээд тэгээд сүмд очиод хурмаа гэрэлтэй батлуулдаг. Тэгээ гэрэлтэй батлуусныхаа дараа одоо энэ хоёрын гэрэлтийг бүртгэсэн ламдаа одоо хэдэн төгрөг өгдөг яадгийг мэдэхгүй учраас асуудаг. Би танд одоо ингээ хэдэн төгрөг өгөх ёстой вэ? Яах ёстой вэ? Би одоо анх удаа ингэж хурмилж байгаа маа гэдгсэн чинь нөгөө лам нь ер нь бол төлбөр тооцоо сүйд бүсгийн гоо үзэсгэлэнгээс шалтгаалж ингэж хэлбэлцдэг юм аа. Чи тэгэхээр хитий чиний одоо царайлаг их нэртэй төдий чиний их төлнө гэсэн үг гэдгийг хэлдэг. Тэнгүүт нөгөө залуу эргэж хараад эхнэрээ нэгэн удаа ажиглаж ясна кармагаа хунгуудаа 1 евро гаргаж ирээд одоо ламд өгдөг. Тэгээд лам тэрийг нь хавангуудаа за залуу минь зогсож байгаараа би чамд хариулт өгье гэж хэлдэг. Нэг бааранд шаргал өстэй хүүхэн орж ирээд бармен дээр нь амар янаг тачаангу ойртож яриад чихэнд нь амар ичингүүрээ шивэндэг. Тэгтээ юу гэж хэлдэг вэ гэхээр танаа журлан хаана гэж асуудаг. Гэтэл бармен хариулт нь нөгөө талд байдаг гэсэн чинь шаргал өстэй өсгөө хөдлөөд нөгөө чихэнд нь ахаад танаа журлан хаана гэж хэлсэн байна. Яа энэ нөгөө нэг гадаадын онгоо ингээ харахаар шаргал өснүүдийг амар ухаан муутай ойлголт багтаа энэ төр гэж одоо их гоочилдаг. Тэгээд яг тэрний талаар ингэж орж ирж байгаа юм байна. Хоёр сайн найз залуу уулзаад ярьж ийн гинэ. Нэг нь ам халаад мань чин танаа их нэртэй унтвал чи тэр найзууд хэвээр байх уу гэсэн чинь нөгөөдг нь үгүй штэ гэлдэг. Тэгвэл хоёулаа дайсан болох нь дээ гэсэн чинь үгүй. Тэгээд хоёулаа юу болно гэсэн үг вэ гэсэн чинь чи тэр бүх зардлаа эргэтгэж хуваана гэсэн үг гэсэн гэж. Нэгэн хүүхэн толны өмнө эргэлдээл бамбай өөрийгөө хараал тэгэл нөхөртөө ингэж хэлж гинэ. Би өөрийгөө толонд харах болгонд аимшигтай тарган үрчлээстэй хөгшөрч байгаа юм шиг санагддаг. Чи надад нэг хэдэн орон эвтэх магтаал хэлээд өгөөч гэд нөхөр рүүгээ хардаг. Тэгсэн чинь нөхөр нь чи минь маш сайн хараатай шүү дээ гэж магтсан байдаг. Хоёр найз үсгээ уулзаад хов бадж гинэ. Тэгээд нөгөө хүүхнээсээ нөгөөх нь асууж чинь чи юу яасан нь нөгөө нэг дундагтай дотносон гэсэн дотносон чадсан уу гэж асуусан чинь нөгөөх нь үгүй тэр амар ичимхий тэгээ дээрээс нь тэнийг юм хийсээр гад одоо би тэр харилцаа дуусч байна гэж хэлдэг. Тэнгүүд юу болсон юм бэ яасан гэсэн чинь
Өчигдөр бид хоёр хамтдаа цэцэрлэгт хүрээлэнд суугаад те гоё юм яриад ингээ байж исэн. Тэгээ удаан чимээгүй байсны эцэс тэр надад би чамд хайртай гэж миний чихэнд шивнэсэн. Тэгээд ингэж шивнэж явахдаа өвдгөн дээр минь гараа тавьсан. Тэгээ би тэнийг одоо те ингээ өөрийнхөө ичимхий байдлыг эвдээд ийм гоё үгийг те ийм зөрөгтэйгээр гаргаж байгаа учраас өшөө дээшээ гэд хэлсэн чинь миний чихэнд амаа ортолж байгаа би чамд хайртай гэж маш чангаар хашгирсан гэж. Гараа дээш нь олог гэж яах чи. Гуйн дагуулад гараа дээшлүүл гэж яах чи. Дээд өнгөөр чихэн дээр норлоо салцсан биш. Янзын онгонод явж байна те. За ингээд нэг шатаж байгаа онгоцонд сэхэтэн тэгээд нэг өвөө ачгуутайгаа нисгэж гэдэг юм дөрвөн хүн ингээд нисэж байгаа юм л да. Тэгээд гурван одоо аврах шүхэр байдаг. Тэгээд нисгэж бол яг хоо шүхрээ зүгээр үсээр далуу болсон. Тэгсэн чинь нөгөө ухаантан сэхэтэн нөхөр чинь нэг шүхрийн ингэж зүүнгүүтэй. Би бол одоо хамгийн ухаантай хүн. Тэгээ энэ дэлхийд би хэрэгтэй. Тийм учраас би ингээд дөрүүлээд явлаа. Баяртай гэж өсөрдөг. Тэнгүүд өвгөн одоо ингээ ганцхан юу үлдчихээн гэсэн үг шүү дээ. Одоо аврах шүхэр тэнгүүд өвгөн одоо би хөгшөрсөн хүн минь одоо тэгээ чиний цаашдаа амьдрах учраас энэ шүхрийг аваад одоо ингээд үсэр тэгээд явдаа минийхөө гэсэн чи ачгүй нээгээд өвөө битээ санаа зовоо сая энэ нөө сэхэт хүний үүрээд явсан шүгэр чинь миний цүнх байгаамаа та бүдээр тангалдаа хоёр шүхэр байгаа хоёул одоо үсрийг өсөрдөг. Нэг залуу баарнаас чигтсэн хүүхэнтэйгээ one night хийчээд айгаа гоё олцоод ингээд орон дээрээс хажууд чи харсан чинь хажуудлын ширээн дээр нэг эрэгтэй хүний зураг байж тээ. Тэнгүүт нь баг зэрэг санаа зовоод энэ юу вэ чиний нөхөр юм уу гэсэн чи үгүй ээ наа чи нэг тэнэг байгаа гэдэг. Тэнгүүт нь нөгөө залуу ч яг за гэл. Тэгээд ингээд хүүхэнтэй ахаал нэлуурсан ахаал нөгөө залуур ингээд хардаг. Тэнгүүтээ тэгвэл эн чинь юу юм бэ? Найз залуу ч юм уу гэж. Үгүй ээ энэ охтын биш тэр хамаагүй гал одоо нөгөө залуутай ингээл нялууртай. Тэнгүүт нөгөө залуу чинь бүр тэсгэлээ л да. За ямар ч үсэн энэ залуу ч ямар өчтэй миний надад тайлбарлахгүй би одоо ингээд бие бариад чадахгүй байна гэсэн чинь нөгөө хүүхэн энэ миний хагалгаанд орохын өмнөх зураг юм а гэж. Хөөсөө сэлцэн. Нэгэн эмэгтэй нөхөрлөөгаа хэлж ийн гинэ. Хайраа миний нөгөө нэг ном хаана байна гэсэн чи ямар ном гэсэн чинь өчигдөр би нөгөө дэлгүүрээс авсан хэрхэн 100 наслах вэ гэдэг нууцтай ном байсан. Тэр хаашаа яасан гэсэн чинь би тэр чи хайцсан шүү дээ гэсэн чи ямар тэнийг юм би тэр чинь одоо тэ унших шээсэн шүү дээ гэсэн чи болохгүй ягаад гэвэл танай ээж чинь тэр номыг уншиж эхэлж байгааг хараад би хайцсан юм аа гинэ. Яа хэрхэн 100 наслах вэ гэдэг номыг хараад хадам ээжигээ 100 наслчихыг гээд амар айгаад номыг чулуудсан байна шүү. Нэг хүүхэн нууц амрагтайгаа орондоо явтал амар гоё байж исэн чинь нөхөр нь үрээд ирж байна. Тэнгүүд нь гэс нууц амрага нүцгэн чигээр нь босоод нүүр амын бодоод хамаг биеийг бодоод болон босоогоо зөксөж байна. Тэгээ нөхөр нь орж ирэнгүүтээ нөгөө тэгж харангуйтай энэ юу вэ гэсэн чинь нөгөө хүүхэн чинь сэргэлэнтэй за энэ нөгөө нэг батын тарсан юм хөөрхөн хөшөө байгаамаа чи санаж байгаа зү гэсэн чинь нөхөр за гэж тоодгүй. Ингээл нөхөртөө хөшөө гэдэг итгүүлсэн чи яг одоо баярлал нөхөртөө хэвтэлтэй. Тэгэл байсан чинь шүн нөхөр нь унтахгүй шөнийн 2 3 цаг хүртэл одоо ингэж кино мөн үзэл баахан хэвтэй нэгнэрч бол яг унтаад гэсэн. Нөгөө хөшөөч яг болонд ингээ бай. Тэнгүүт гинт нөхөр нь босонгуудаа галтайгаар явжгаад нэг сэндвич хийгээд нэг лаз шар хэрэг задлаад ийм бакаланд хийгээд тэгээ хурж ирэнгүүтээ нөгөө хөшөөн дээр хийж өдөөс наснаа маа энийг идэ дуудчих би яг чамтай адилхан баттанд ингээ зөксөгөөрөө 2 хонжоо суучаад зовлон жаргалаа чи сайн мэд чинь нэрлэхлгүй идэж яв гэж хэлсэн гинэ. Баттын дэс нөхөр чинь тэр л хэлсэн юм байл л да. Марзан онгонод байдаг юм байна те. Одоо энэ монголчуудын сонсоог онгонод гэхээр за тэгээ нэгэн юу яаж юм бэ? Нэгэн автобусанд ингээл нэг юм хөл муутай таяг тулсан өвгөн орж ирэл зогсож байна. Тэгсэн чинь юусэн ийм 6хан сандал ингээд үлдсэн. Тэгээд 6 сандал дээр болохоор 5 хүүхэдтэй нэг ээж ингээд бүх сандал дээр ингээд суудсан. Тэгээ нөгөө нэг таяг тулсан хөгшин чинь бол яах вэ? Тэгэл хөлн өвдөлтэй ингээл хин нэг сандал тавьж өгөн ингээл ийш тийшээ хараад
Тэгсэн чинь нөгөө өвгөн чинь хинж босхгүй болохоор нөгөө одоо 5 хүүхэдтэй ээжэд зориулаад таягаар ингээд шал руу нэлээ хүчтэй тогсож юм гэнэ л дээ. Тэгсэн чинь нөгөө хүүхэн чинь тэсгэл алдаад өвөө таягныхаа үзүүрт нэг эрзэн тогтоочвол амар юм биш үү гэдгсэн чинь өвгөн амар ууртаагаар тэгвэл чи нөхрийнхөө эрхэтэнд эрдэн тогтоосон бол тэ ядаж надад нэг судал илүү гарах байсан байх гэж уурлсан гэнэ. Ээ хоёр найз хамтдаа өдрийн хоол гуанзанд идээ сууж ийн гэнэ л дээ. Тэгсэн чинь нэг нь лирийг хоёр хувааснаа дундаас нь үрийг нь түүгээ ширээн дээр тавиад ах юм гэнэ. Тэнгүүт нөгөө найз нь чи яагаад байгаа гэсэн чинь энэ лирийг ингээд үрнээс нь салгаад идээд дараа нь үрийг идэх юм бол ухаантай болд юм аа. Чи мэддгүй мөг асууж юм л дээ. Тэгс нөгөө түнөө мэдхгүй би оролдож үзэж болох уу гэсэн чинь болно. Нэг юм өрн 4 евро байдаг. Тэгээд 8 байна. Чи яг 32-оор аваалаа гэдэг. Тэнгүүт нөгөө залуу нь ухаантай болж магадгүй гэдэг 32 евро төлөөд 8 ширхэг лерний үрийг нь одоо ингээ аваад иддэг. Тэгснэ гинт санаа нь орсон юм яасан. Чи юу намайг тэнэг гэж ойлгоод байна. 32 еврогоор би бараг 10-20 кг лир авна штэ. Чи намайг ер нь маллаад байна уу гэсэн чинь нөгөөх нь алив харж гин үү чи одоо л ухаан орж хэлж гин. Өрнүүд чи одоо ийм хурдан үйлчилж байгаа зү гэж хэлдэг гинэ. Яа гэрэлсэн эмэгтэйчүүд яагаад жин нэмдэг болон ганцхан эмэгтэйчүүд яагаад жин нэмдэггүй гэдгийг одоо ялгааг нь хэлж өгч байна. За үнэндээ маш энгийн гэж байгаа. Яагаад тэгэхээр ганцхан эмэгтэй хүн хөрөгчөнд очиод ямар ч сонирхолтой зүйл байхгүй болохоор буцаад орлуугаа явуулдаг. Харин гэрэлсэн эмэгтэй орондоо орсон боловч тэнд нь ямар сонирхолтой зүйл байхгүй байгаа учраас буцаад хөрөгчөнд очиж одоо идэж уусаар байгаа таргалдаг гэсэн тийм гаргалгаа гэдэг юм байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн голд нэг нөхөр нэг ухангуут ард нь явж байгаа нөхөр нөгөө ухсан нүхнийхээ шороогийн буцаж хийж булаад яваад байна л дээ. Тэнгүүт нөгөө тэрүүгээр явж ирсэн нэг хүн та хоёр ямар сони юм хийгээд байгаа вэ? Юу хийж байгаа ингэ сонирхоод очиж асуусан чинь ууг нь бид энэ ажлыг гуруулаа хийдэм аа. Би ухаад нэг маань мод суулгаад би араас нь булаа явтыг. Даанч өнөөдөр мод суулгадаг хүн маань өвчтөе ирээгүй би тэр ажиллаа хийж гинэ. Болоо ярихаар нэгэн байгууллагын даргыг ажилчид нь нэг тийм хүндлэхгүй байгаа юм шиг хүүтэн мэдрэгдээд байсан юм байна л да. Тэнгүүт нь нөгөө дарга чинь те ажилчид орж ирдэг одоо хаалганы урд амар том самбар дээр энд би дарга гэдэг ингээд анхаарлын тэмдэгтээ биччихээд ингээд яваад өгсөн байна. Тэгээ өдөр хоолоо идчихээр буцаад ирсэн чинь нөгөө самбарныхон булан дээр нэг жижигхэн цаас наацсан байна. Тэнгүүт нөгөө дарга тонгоогоод нөгөө цаасыг уншсан чинь таны эхнэр залгасан энэ самбараа буцааж аммаар байна гэж хэлүүлсэн гин. Гэртээ байсан самбарыг ажил дээрээ тавиад аваад алуулж байгаа хүн. Нэг нөхөр одоо тэ санах хойно бэрхшээлтэй болоод гэлэнгүүт эмчээр хандж ийн гинэ. Эмчээ надад туслаач миний ой санамж ингээ амар муудаад байна. Би одоо яах ёстой вэ? Яаралтай эмчилгээ бичээгөөч гэсэн чинь эмч нь яг одоо тэ нэн даруй одоо надад мөнгө зээлж эхэл гэж хэлсэн байна. Тэгэхээр бас зөв л юм те. Хүнд одоо зээлсэн мөнгөө ширхэг цент тутаахгүй одоо сандах юм чинь одоо нэрэл мөнгө зээлэх юм байна л та. Хүүхдэд дагуулад нэг хоёр хос кино театрт ирээд кино үзэх гэж зөксөж байна. Тэгсэн чинь кино театрын удирдлага нь юу ягаараа залуучуудаа хоёрын хүүхэд ирээд кино үзэж байхад уйлах юм бол та хоёр одоо кино залаас гарах ёстой. Мэдээж хүүхэд уйлаа гарч байгаа учраас бид нэр хоёрын тасалбарын мөнгө буцааж олгоно гэж хэлдэг. Тэнгүүт нөгөө хоёр чинь ойролцоогоор 30,000 кино үзчихсэн нөхөр нь эхнэр рүү гараад энэ кино хэр санагдаж байна гэсэн чинь сонин байхгүй байдаг л кино гэсэн. За тийм баха. Чиний зөв хоёлаа хүүхдээс хэрэгэд гарыг гэжэлтэй. Нэг ажилтан залуу даргаасаа юм чөлөө авах гээд ороод хэлж ийн гинэ. Дарга би их нэртэйгээ ингээд дэлгүүр хийсэх юм аа. Тийм учраас те ажлаасаа 3 цагийн өмнө ингээд тараад явчих болох уу гэсэн чинь дарга за наа ч гэсэн ямар ч боломжгүй шүү гэдэг. Тэгсэн чинь нөгөө залуу за маш их баярлалаа дарга та намайг маш хүнд ажлаас чөлөөлж өгч чадлаа. Баярлалаа танд гэж цааш ажиллая гэв.
нэрээд их нарийгээ дагаад дэлгүүр орно гэдэг чинь бол амар тамийн ажил л та тий. Нэг айлд шөнө хулгай орж илгэн л дээ. Тэгсэн чинь маргааш нь цагдаагийн газраас уцтаад нөхөрлөө нь за танах руу орсон хулгайчийг бид нэр барьсан. Тэгээ одоо ингээд та өргөдөл гомдлоо бариад ирээрээ гэдгсэн чинь нөгөө нөхөр нь би одоо хулгайчтай уцаар ярьж болох уу гэж асуусан байна. Тэнгүүт нөгөө цагдаа нь яах ч байгаа та хулгайчтай ярьж яах ч байгаа гэдгсэн чинь би нэг юм асуух юм гэсэн. Юу асуух юм гэсэн чинь шөнө 2 цагийн үедээ манай эхнэрт мэдгэлгүйгээр гэрт орж ирээд гараа явсан туршлагаа надад хуваалцах юм бол би өргөдөл гомдол өгөхгүйгээр ингээд салмаар байна гэнэ. За ерөнхийдөө ингээд монголчуудын сонсож байгаагүй онгой хөгжилтэй явдлуудыг цаашдаа ингээд парт 2 3 болоод ер нь цаашдаа явах бах. Тэгээд анх удаа ийм төрлөөр сэдвээр ярьж байгаа учраас бас жоохон дутууд өлмөг юм байгаа бах. Тэгээд яг цаашдаа явн чангараа те улам сонирхолтой хэлбэрээр энэ онгой түүхийг илүү ингэж хийдэг болно. Угаасаа ингэж л эхлэн өөр арга байхгүй. Та бүхэн ойлгоотой дэмжээд инээж ханаас нь бас баярлалаа. Тэгээд магадгүй баяжуул чадвал баяжуулаад бас ойр дотны хүмүүстэй хийлээд бас инээд биелгэлээрээ. За ингээд өнөөдрийн бичлэг маань хэтэрхий урт болох гээд байгаа учраас энэ хүргээд одоо төр завсарлыг удахгүй гоё инээд парт 2-оор ирээд уулзъя.